За өнөөдрийн дугаараараа сонсогчдаа баярлуулах чинь маргааш өглөө цааш өдөр орой шөнө орж магадгүй дугаар. Та нар бас нөгөө хэлээдсэн шүү дээ. 7-2 дугаар оруулаач гэдсэн. Тэгээд туршилтын 1 дугаар явж байгаа шүү. Та хөөрхөн байвал 2 дугаар оруулж байна. Тэгээд өнөөдөр бид хоёр хүлээлгийн өрөө бас нэгэн зочинтой ярилцгаад хүлээлгийн өрөөнд ирсэн сууж гин. Та нар маань хэрвээ одоо нөгөө сонсч амтсан бол тий манай энэ гадаад залуутай гэр бүл болсон эмэгтэй манад зочноор өргөдөн оролцсон шний дугаар хийгдсэн байгаа. Тэгээд яг ерөнхийдөө бол нэг тиймэрхүү комент хүлээж ирсэн л та ихтэй уламжлалсаар орж ирсэн. Тэгээд яг тэндээс харж байгаа болохоор яагаад заавал гадаад хүнтэй гэр бүл болсон хүмүүсийн ингэж нэг тийм юу ат юм бэ тий зүрх сэтгэлээрээ суусан одоо бас зөндөө олон байгаа шүү дээ. Яхаа зүгээр тэр олонний дунд ямар нэг өөр шалтгаан байдаг л ах. Гэхдээ хүмүүс хоорондоо болоод сууж байхад яагаад юу н хүмүүс шүүмжлэх ёстой гэсэн өнцгөр хандж ийсэн. Тэгээд ер нь ихтэй үнтэй тий одоо юу гэдэг Монгол залуу гадаад ихнэртэй болцсон ийм амьдралын талаар бас ингэж ярилцаад өөр нэг үнцгийг харуулах юм бол та нарын маань бас харах өнцг нь арай өөрчлөгдөх юм болоо гэж бодсны үндсэн дээрээс энэ дугаараа бэлтгэх гэж байна. За энэ удаагийн хүлээлгийн өрөөний зочноор Бат Хишиг гэсэн залуу оролцож байна. Тэгэхээр бид хоёр агүй их гуйсан. Манай дугаарт оролцоод өгөөч тий одоо ингээд гадаад одоо эмгтээтэй гэр бүл болсон хүний өнцгөөс бас нэг яриад өгөөч гэж агүй удаан гуйсны өвчин да манай Батшиг зөвшөөрсөн байгаа. Тэгээд өөрийгөө товч танилцуулах уу Батшиг? Юу гэх юм бэ те. Батшиг гэдэг одоо нэг хедж фондод ажилладаг. Одоогийн байдлаар коронавирус болоод Монголд хашигдсан байгаа. Тэгээ нэг тиймэрхүү байна. Тэгтээ ирэх 1-2 жилд өөр Монголд байж таарах юм шиг байна. За төлөвлөгөөтэй ирсэн байсан уу? Төлөвлөгөө яг зүгээр байж исэн чинь тааш. Би 10 оноос хойш цагаан сараар байгаагүй. Тэгээ манай ээж аваа ирж байгаа юу тэгээд цагаан сараар нэг байчаа гэж бодоод цагаан сар өнгөрөлтөл байж байгаа. Тэгээд яасан. Тэгээд явцсан донд угсаа 20 онд угсаа амар хүмүүсийн төлөвлөгөө өөрчлөгдөж байгаа. Миний ч гэсэн бас өөрчлөгдөж байна одоо. Төлөвлөгөөгөө өөрчилж манай хүлээлгийн өрөөнд орсонд баярлалаа. 2020 онд ингээд хүлээлгийн өрөөнд орох хой тавилантай байжээ. Хой тавилангаар гурлаа очрох ээжээ. За шууд ярианд оръё. За Бат Хишиг яаж их нэртэйгээ ингээд танилцсан бэ? Одоо Айл улсын иргэн бэ? Айл улсын иргэн бэ? Тэрнийхээ талаар нэг хүмүүс тодорхой мэдээлэл юм уу? Жохон түүхээсээ хуваалцаач. Би Америкт нэг grad school prep гэж байгаа техниктэй танилцсан. Тэгээд бид нар хоёулаа нэг юуны ангич болоо тэр өдөр. Нэг GMAT prep ч л одоо тийм ангич. 12 онд хаа. 12 онд танилцсан. Тэгээд хоёулаа яг нөгөө ер нь бол мастерт бэлдээд явж байгаад тэгээд танилцчихсан. Тэгээ манай эхнэр Вьетнам улсын иргэн байгаа. За анхны харцаар дурлсан уу? Одоо яг нэг юм жан болох байдаг шүү дээ. Нэг жан болох процесс ингээл шалаар нэл алин манаа да. Супермаркетад явж байхад ихсэн үү? Эсвэл ингээл годамжаар явахдаа зөрлцөөд тэгээ танилцсан уу? Ингээд танилцсан яг нэг юм одоо бүр түүхээ детальчилж яриач. Сонирхолтой гэж магадгүй хүмүүс чинь ингээл ихэнхдээ айгу буруу ойлголттой байдаг шүү дээ. Одоо тийм жан мам тийм момент тэр юм байгаагүй л дээ. За жинжин момент гэдэг л ярья. Яг нэг тухайн үед миний хойно нэг охинтой суудсан байсан яг хичээл дээр. Тэгээ завсарлагын болж исэн юм аа. Тэгээ ээжсэн чи тэр хоёр л нэг өөртөө хэлээрээ нэр усаа яаж үчдэг энэ тэрэ гэж ярьж байгаа л. Тэгэл надаас суугаал чи ханах юм гэл тэгж суугаа яжсэн. Анх бол бүтээр яг найзууд хэлбэрээр байж байгаад нэг 2-7 хоног боллоо. Тэгээ ерөнхийдөө за хоёлоо уулздаг болох уу гэдэг яагаад тэгээ бараг жил орчим уулзж байгаа нэрээ болж байгаад тэгээ бид хоёр би нэг байр хүсдэг цуг байр хүслээд амьдарч үзсэн. Тэгээ ер нь бол яг нэг тиймэрхүү байдлаар л эхэлсэндээ бид хоёрын зүгээс болохоор нөгөө гэр бүл болын юм болоо ч юм уу эсвэл яг би бас нэг амар тийм гэр бүл болын болоо гэсэн бодлого байсан. Гэхдээ нэг яасаа бид хоёр одоо 6 урж байгаа нэг хүүтэй. Тэгээ тэрний өмнө манай нөгөө жирэмсний хамгаалалттай байж байгаад жирэмсэн болцсон.
нэг удаа. Тэгээд тухайн үед нь бол би угаасаа нөгөө сургуульд орохгүй дэнэтэрэгээл career нэтрэгээд манай хүн ч гэсэн бас career нэтрэгээд дотор аль айландаа ярилцаад ахуулчихсан нэг удаа. Яг тэр жилийнхаа 11 сар морднуудаа дахиад нөгөө хамгаалалт хийж дахиад ирсэн болцсон. Ер нь яг хоёулаа нэг амар битээр нэг урт хугацаанд нөгөө ерөөс юм нөгөө vision ерөөс байгаагүй. Яг цуг байна ч юм уу тийм. Гэхдээ яг хүүхд болчихсон. За ер нь яа тээ. Яг эцэг гэх гэдэг чинь өөр асуудал гэдэг. Явцын дунд болохоор бит хоёрын жоох яг миний ойлгож авсан нэг том амар гэр бүлийн тэр яг нэг юу болохоор нөгөө гэр бүл гэдэг нэг том umbrella team relationship байгаа. Тэгээд тэрэн доор нь болохоор тийм нөгөө дагалдах тийм нөгөө sub гэх юм уу те доорнуудын тийм жижиг relationship-үүдээс бүрддэг. Яг суур fundamental нь болохоор юу юм шиг байгаа. Хайр дурлал ер нь байвал яг зүгээр үгүй юм шиг байна. Мэдээж тухайн хүн хоёр хүн биеиндээ хайртай дуртай байх хэрэгтэй бах те. Тэгжээж эн чинь бас нэг юу яаж байгаа те. Тэрнийхэн яг цаад санаа нь болохоор энэ чинь бас нэг генер ч юм уу DNA битүү бие нэгэ илүү attractive гэж хараад тэгээ биеиндээ татагдаад ингээд биеиндээ хайртай дуртаас тэрнийг дагаад битүү гэр бүлийн харилцаан дээр partnership те найз зөвхөн харилцаа тэг partnership нэг хамтын ажиллагааны харилцаа гэж би боддтой. Дандаа хайртай дуртай тэгэл тэрэн дээр яадаг мадаг тийм байхгүй чи бас ингийн үед мөнгө санхугаа яах уу миний ажлыг яах вэ нэтрэгээд сайн ингэ зөвлөх ч юм уу юм тийм байх хэрэгтэй. Гурав дахь нь болохоор эцэгхийн харилцаа. Тэгээд дөрөв дахь нь мэдээж секс харилцаа. Энэ дөрөв ингээд ер нь яг гэр бүл гэдэг umbrella доор гэр бүл ч юм одоо урт хугацаанд байж байгаа relationship байд юм шиг байгаа минийхэр. Тэгээд бид хоёр болохоор ер нь бол зүгээр яг энэ эцэгхийн харилцаатай болчих. Одоохондоо яг хайртай дуртай гэхдээ урт хугацаанд яхаа дараа шидэ гэдэг байдлаар ярьсан байсан. Тэгэж явж байгаад баг жил хагас магас болсны дараа ер нь бол яг тэр хүнийг би үнэхээр яг өөрийнхөө амьдралтаа ингэж байлгамаар байгаагаа хэлээд урт хугацаанд ингэж хоёлоо цуг баймаар байна гэдэг санаагаа илэрхийлээд тэгээд ер нь явсан байгаа цааш. Одоо зарим одоо юу гэдэг юм жоохон бөөр хэлдэг ч юм уу эсвэл нэг юм сайхан түүх зохиох сонирхолтой хүмүүс бас байна шүү дээ. Тим хүмүүс бол нэг арай өөр түүх зохиож ярих байсан баг. Ингэж амар үннээ хэлэхэргүй тий. Чиний хувьд ингээд айгу үнэн хэлсэн чи би бүр шууд ингээд за энэ хүн бол угаасаа л надад худлаа ярихааргүй хүн юм бэ гэсэн юм итгэл төрж ич шүү. Тэгээ нөгөө нэг юу яасан юм чи надад л санагдлаа нэг хүн чинь нэг юм сэтгэл хөөрлөөрөө нэг шийддэг юмнууд гэж байдаг штэ. Тийм биш яг нөгөө рационал нөгөө яг чихнээс боддоор харж ингэж нөгөө шийдвэрээ гаргаад тэгээд тэрнээсээ ингээд одоо юу гэдэг хайр дурлан ч гэсэн яг нөгөө тийм ижлэхэн баланстай байж байгаад хоёлаа тэгээд цаашаа явсан юм шиг болгээ санагдаж шууд ингээд нэг юм ухаангад дурлаад тийм би ингээд манаргаал юм хүмүүс яг боддог шиг нэг тийм харилцааг эхлээд бол үүсгээгүй гэж миний хувьд ойлгож одоо сонсноор бол тэгж байна. Ер нь бол нэг яг ихэндээ бол яг тэр чинь нөгөө нэг шохор хол мохор болохын тийм үе байгаа шүү дээ тий. Нөгөө хагастай сэнгөө унтлахуурнаас гарахгүй өдөр ч юм уу тий. Тэ орморноос усахгүй. Тэгээ тэр чинь бол тустай ш та. Тэгэхдээ энэ дээр яг нөгөө нэг юм болохоор би их нэртэй танилцлаа бараг нэг 30 35 хүртэл карьерээ хөөн нэг амир тийм хүн амттай яахгүй гэж боддог ус. Тэгээ яг энэ хүнтэй танилцсан тэгээд айгу баяртай байдаг. Өмнө ер нь Монгол эмэгтэй хүнтэй найзалж байсан уу эсвэл ханжны одоо урт хугацааны тийм харилцаатай байсан уу? Үерхдэг ч юм уу? Байсан. Би ч 7 8 оноос 11 он хүртэл нэг хүнтэй яжсан сүүмүү тавиад ер нь бол нэлээд яжсан. Тэгээ яг тэр харилцаан дээр ингээд жоохон сургамж аваад ийм байт юм байна, тийм байт юм байна гэхэд яжсан. Тийм нэг тохиолдол байгаа. Эндээс шууд дараачийн асуулт шууд ургаж гарч байгаа. Хүмүүс айгүй шууд бодож байгаа хэ тэ Монгол эмэгтэй хүнтэй айгүй олон жилийн харилцаатай байж агаад тэндээс ингээд сургамж аваад ингээд дараагийн харилцаа нь ийм гоё явсан юм чинь яг тэндээсээ яг юу сурж авсан бэ ч юм уу эсвэл яг ямар ялгаатай байсан юм болоо гэдгийг амар олон эмэгтэйчүүд бас эмэгтэйчүүд гэсэн сонирхож бүр ингээд аман захтанцсан бүгд ингээд асуугаа чи гэж бодож байгаа. Хувь хүмүүс дээр ингээд зөрүү ч юм уу гадаад эмэгтэй Монгол эмэгтэй гэдэг талаас нь зөрүүх юм бол мэдхгүй надад бол нэг тийм ийм зөрүүдэг, тийм зөрүүдэг гэж нэг хэлээд байгаа юм баггүй. Яг
яг мэдээж нөгөө хэлний юу байгаа. Хоёрт нөгөө жишээ нь юм байгаа. Би Монгол хүн ч гэсэн хэрэв би говийн хүн байж байгаа Баруун аймгийн те увсын ч юм уу баялагийг хүнтэй суусан байсан ч гэсэн хэлний ижилхэн гэсэн тэр чинь нэг өссөн орчин өөр болохоор ялгаа гарна л да те. Тэр шиг нэг жоохон бас нэг ялгаа байдаг. Нөгөө нэг нь болохоор хэлэн дээр болохоор нэг юу гэдэг. Хэдий одоо битээр ингээд хангалттай хэмжээний биеинтэй бүх санаагаа илэрхийлэхээр ярьдаг ч гэсэн нөгөө non-verbal тийм үгнүүд байдаг одоо уун гэдэг тий. Тэд нар чинь бас айгүй нөгөө бас нөгөө бидний одоо заа гэдэг үгийг чи айгүй олон янзаар хэлж болно шүү дээ. За мас гэл тий. Тиймэрхүү юм чинь юу байхгүй тухайн яг нөгөө native speaker-ууд айгүй сайн мэддэг. Бид нөгөө хичээл дээр үздэг. Тэгтээ энэ нөгөө олон жилийн хугацаанд ингээд сурцсан. Тэгвэл нөгөө хүн чинь бас тэрийг хэлэхгүй юм уу тийм яадаг юм шиг санагд. Яг давуу тал нөх юм бол юу гэдэг юм шиг байна. Анх ингээ нөгөө битээр танилцчаад хэл мэл нэг тийм сайн биш байсан айлтал та. Нэг сурж авсан юм болохоор нөгөө хоёр дахь хэлээрээ ярьдаг англи дээр ингээ явангууд битээрт нөгөө тийм момент өчтдөг хөөх. Би нэг тэнийг юм хэлчихсэн бол тэрийг бодоод ингээ явангууд за болио. Тэгэхээр энэ айгу давуу талтай юм шиг санагддаг нөгөө нэг талд. Тэрнээс үүдээд одоо юу дээ би бол амьдрал дээр болохоор хэрэгжүүлж байгаа нэг юм болохоор 1 секунд гэдэг юу яадаг. 1 секунд гүнзгий амсгаваад нэг сайхан амсгалаад яг хэлчихээс үгүй хэлэх үгүй гэдэг боддог. Тэгээд айгүй их тохиолдолд болохоор бид нар нөгөө уур уцаартай үедээ хэлсэн үгнүүдтэй бараг нөгөө нэгт болохоор анх өөрийнхөө хэлчихсэн аргументаа алдчихсан юм шиг байна. Хоёрт болохоор нөгөө хараалын хэлтүүд л үг оруулцдаг. Тэгэнгүүт нөгөө нэгт нөгөө уурж уцаарсандаа уучлахгүй нь хоёрт нь дахиад нөгөө юун дээр уучлахгүй нэгээд хэрэггүй дараа нь уучлахгүй хүн бол анхнаас нь хэлээд хэрэггүй гэдэг зарчим баггүй. Тэр ихтэй хэр үйлчлэх юм бол та Монгол одоо Монгол эмэгтэйчүүд гэж амар ялгаад яг эмэгтэйчүүдэд ер нь бол ингээд одоо хизээч хүн хэрэлдэхээ өмнө ер нь бол амар боддгоо штэ. Боддог уу? Ариун яа гэм боддсон юм сүүлийн үед боддог болчиход байгаа бас. Би германаар хэлдэхэрээ л боддог. Өөр хэлээр монголоор хэлдэг юм бол бодохгүй шүү. Гэхдээ яг нөгөө тэнэг байсан цаг бол байгаа шүү дээ мэдээж. Яста би хорвогийн хамгийн юу гэдгийг те одоо энэ хүн хизэж олдохоогүй ахиж олдохоогүй хүмүүс гэдэг дээр тарьцуу юм мэдээж байгаа шүү дээ харилцаанд дэр чинь. Тийм үедээ бол те үнэхээр хэрэлдэхгүй бишээ бодохгүйгээр хэрэлдэг байсан байл. Тэр амар муухай зүрхтсэн мөгнүүдийг бол бүр үнэхээр амнаас гаргаж чаддаг те одоо ингээд нэг юм хөгийн бич байсан бохоо. Тэнгүүт сүүлд болохоор зэрэг одоо ингээд хэрвээс яах ямар нэг харилцаан дээр ингээд үзэнгүүт ингэж хэллээгээд надад ямар ашиг байх юм те би ингэж хэллээгээд юунд ялах гэдэг ингэж аяг их юм боддог. Баар сүүлд хэрэлдгээ эзэл одоо нэг юм үгтэй. Надад ямар ч ашиггүй мэдээд байгаа болохоор хэрэлдэд ер нь дими гэсэн байр сууриас ханддаг болцсон ярилцсан дээр бол чиний хувьд. Миний хувьд би нөгөө хүн ч угаасаа хэрэлдэхэд хоёр хүн хэрэгтэй шүү дээ. Одоо юу тааж хэрэлдсэн байсан. Тэгээд тийм болохоор ингээд нөгөө хоёр хүн ингээд хэрэлдэхэд байхад би юм ярихгүй болвол нөгөө хүн чинь ганцаараа тэгэл бухимдаж байгаа л орхиж штэ. Тийм болохоор би ингээд за ууралж илээг одоо орилж илээг үгтэй юм болж илээг би зүгээр чимээг болоод өөрөө ингээд сонсоол байж идэг ч юм аа. Би ууралж байгаа юм бол нөгөө хүнтэй ингээд ярилцдаг ч одоо би нэг залуутай одоо нэг харилцаанд байгаа байхгүй юу? Нэлээд жоох удаж байгаа. Тэнгүүдээ бит хоёр ингээд ярьсан. Би ингээ ууртай байдаг. Ийм эмээгүүд ууртай. Ингээ ууртай хайх юм бол надад битгий юм яриа. Тэнгүүд нэг юм уур гарах гад мэддэгдээд ирэнгүүд нэг юм 10 минутын дараа ч юм ингээ буцаж хурж ирээд ингээ хажуу зүгээр суудаг ч юм уу. Тэгээ за яасан уурчин гарсан уу? Тэгээд нэг ингээ арай ярилцдаг ч юм уу. Тэгээ за юу болсон? Юу нь болоогүй? Яагаад ингэсэн? Тэгэж ер нь ярилцдаг болсон. Тэгээд яг ууралцсан байхад юм бол би бол таадгүй. Намайг ууралцсан байхад ингээд бүр тоохгүй харагддаг. Тэр нөх хэрэлдэх хөнгөө. Тэгэл өөртөө хэрэлцээр гал тэгэл досчдаг да. Тэгэхээр угаасаа бид гурийн үнцгийг энэ дээр угаас таарч байгаа юм шүү. Тэгээ одоо юу гэдэг юм хэсэг пауз аваад нэг юм одоо яг хэлэх гэж байгаа үгээ боддог ч юм уу те ингээд нэг жижигхэн хугацаа ингээд аваад момент авчихгоос ч угаасаа юм яда сар мөгжаад нэг арай өөр хэлбэр дүрстэй болоод ирж байгаа байдал бол анзаардаг тийм үү. Тэгээ бас бүр 100% бол үйлчлэн гэж хизээч бол байхгүй ш. Зарим үед хүн ямар ч хүн ингэж нөгөө грензэг одоо юу гэдэг хязгаараа ингээд даваад тэгээд заримдаа бүр үнэхээр чанга бухимдуулсан юм байдаг бол мэдгүй. Заримдаа бол яг хуу гарах нь миний хувьд бас нэг талаараа 100 одоо саний ярьсан юм а буцаад үгсгэж магадгүй байх. Гэхдээ ямар ч хүн угаасаа 100% төгс биш тий. 100% ингээл би хэрэлдэхгүй л бол хэрэлдэхгүй. Хоёр хүн байгаа л лалалаа гэж ярьж байгаа мөртлөө заримдаа үнэхээр бүр ингээд тий
солиор гэд бүр юу гэж хэлдэг үгээ бүр хэлмээр ингээд санагдсан тийм үе бол байдаг. Хамгийн гол нь өмнө ингээд партнертайгаа ярилцчвал хамаагүй дээр ахал гэж боддөө шүү дээ. Миний ачилснаар яг энэ яг миний хувийн бодол л доо. Нөгөө гэр бүлийн харилцаа гэдэг онгод ихэнх хүмүүс дан ганц Монгол биш би гадаад ч айгу харж байсан. Одоо үед манайхан ч айгу тэгээд шүү дээ эрэгтэй хүн гол нэг Азийн ч юм уу эсвэл монголчууд амир дээрлгүй эрэгтэй нэрс юм хийдгүү мэдүү гэдэг. Гэтэл яг юмдэр Германд ч юм уу Америкт тийм зохиол зөндөө байдаг. Амар dependent болсон эмэгтэй л та. Тэг гэрээ ажил дээр тэг яг нөгөө юун дээр буцаа нөгөө гэр бүлийн нөгөө миний яриадсан дөрвөн тулгууд баг нь маягийн юм яг холчтой юм шиг байгаа. Гэр бүлийн харилцаан дээр. Тэг унгууд анх ингээл нөгөө одоо юу ихэнх нь одоо манайхын ч баг 20-д мөрөд яг би бас яг тэрийг даваад үтцсэн болохоор хилээд байгаа юм тэр санаа дөнгөж 20-д мөрөдөө дөнгөж залуу хүн байж хата хүнтэй үрхээд уулзаад тэрнтэйгээ баг суунаар ингэж боддог байсан тий. 2-3 жил. Тэгээд нөгөө тэнгуут чи тэр чинь нөгөө ямар ч нөгөө rational тийм сэтгэлээ байхгүй. Үнэхээр яг тэр урт хугацаанд тэр хүнтэй хамтан амьдрах зохицох тийм чадвар байна уу? Тэр хүний өөр сул талын би нөгөө одоо үедээ хамгийн муухай юуг нь ч гэсэн би төвчж чадах нүгөө гэдэг тийм юм бодох хэрэгтэй юм шиг. Тэгээд тэр нь байхгүйгээс нөгөө хайр дурлал дээр ингэж явж байгаа яачтай. Гэтэл яг юм нөгөө эрэгтэйч тэр эмэгтэйч тэр аль аль нь хувь хүн болоогүй байж байгаад би нэг гэрлээд ингээ баг хүүхэд болоод ингээд нэг гэрт орчдөг. Тэгээд ихэнх тохиолдолд аль нэг талынхаа ээж аваахын гэрт амьдардаг. Тэгээд унгууд нэг асуудлууд бүр улуун нэмэгддэг. Тэгээд тэр унгууд нөгөө эцэг хийгээ харилцаа нөгөө буцаад хамтаа ажиллах нөгөө partnership гэдэг бус харилцаануудаа нөлөөлөд эхэлдэг. Тэр үед бүр секс харилцаанд хүртэл нөлөөлдөг. Одоо эмэгтэй секс хүсэхгүй болох ч юм уу. Тэгээд тэр тохиолдолд ялангуяа нөгөө төрөлтийн үед ч юм уу төрөлсөний дараа эмэгтэй хүний гормоны өөрчлөлт ч юм уу нөгөө биологийн үүднээс айгүй өөрчлөлттэй байдаг. Тэр тухайн үед нь хажууднаа эрэгтэй хүн ч юм уу партнер тий аав нь болсон тэр хүн хэрэг committed байж, хэрэг хүлээцтэй байж тэрнээс их хамаарх юм шиг санагдав. Тэгээд тэд нар дээрээс яахгүйгээс үзээд нөгөө инээдрэ болонгод crash болдог. Тэгээд 2-3 жил болоод баг эсвэл 10 жил болчдөг. Энэ нөгөөдгөө нөгөө хуучны хүмүүсийн хэлдгээр нөгөө салсан гэрүүл гэдэг тийм нөгөө юунд айгу яа гэм шиг Азууд дотор бол хамгийн их одоо яг нөлөөнд байдаг юм болохоор нөгөө social group-ийн амар dependent гэдэг юм шиг байгаа. Тэгэхээр нөгөө нийгэм намайг юу ч харж болчих уу? Нийгэм намайг ингэчих болоо тэгчих болоо салцсан сарнцсан гэдэг тий. Тэрнээс амар яадаг. Тэгүнгуудаа нийгэмд хүлээн зөвшөөрөх гээд гой машин өндөг ч юм уу инээтрэ гэдэг шиг гэр бүлээ зүгээр нийгэм тохируулаад ингээ байлгаад байдаг. Гэтэл яг юм дээр дотроо болохоор өөрөө тэрэнд ингээд сэтгэл ханамжгүй байгаа гэдэг. Тэрнээс ингээд ерөөс ямар ч юм автдаггүй тий таашаал авах хэрэгтэй байхгүй. Тэгээ тийм автдаггүй. Тэгэхээр нөгөө тэр нэг стресс нэг арх ухаар ч юм уу яхаар ихээр гарч ирээд эсвэл нэг гадуур өөр хүнтэй уулзахаар нөгөөдг нь мартаад ингээд яагаад нөгөө төр зургийн юм хэрэглэл яваад тэгж жагаад 2-3 хүүхэд болсныхан дараа эмэгтэй нь болохоор би хүүхдүүдээ одоо нөхрөөсөө салдгүй ч юм уу нөхөр нь болохоор би хүүхдүүдээ салдаг. Гэтэл яг юм дээр болохоор энэ дөрвөн relationship-ээс чаа ганц салдгүй нь болохоор насан туршийн нөгөө lifetime тийм юу гэдэг нь болохоор эцэгхийн харилцаадаг. Чи салсан ч сарнсан ч тэр болохоор нөгөө AB2-гийн иргэний хооронд харилцаа болохоос шүү дээ. Хүүхдтэй ямар ч хамаагүй харилцаа байхгүй юу? Тэр аав нь мянган муу хүн байсан ч гэсэн тэр хүүхдийн хувьдлаар аав нь хിവэрэл байна. Нөгөө биологийнхаа аав. Тэгэхээр тэр хүн хоёр хүн өөрсдөө шийдэж чадахгүй байгаа харилцааг болохоор хүүхдтэй гэдэг нэр оруулангуйтай, нийгэм гэдэг нэр оруулангуйтай бид нар энэний тулд ингэж яаж байгаа гэдэг нэг шал худлаа юм яриад байдаг санагддаг. Би батшээс нэг юм асуумаар байна. Одоо юу гэдэг сая би ингэж асуух хичээлээ гэж чамаас уг нь соёлын ялгаа ч юм уу те нэг тиймэрхүү юм гардуу гэж асуух гэжсэн шууд асуултаа өөрчлөөд цуйнга хаяа санаж гин үү гэж шууд асуумаар санагдлаа. Одоо юу гэдэг танаа ихнэр те манай ихнэр хоолнд аягүй сайн шин. За. Та юу та жирэмсэн багтаа жишээ нь юм байсан. Манай ихнэр 7 хоног доор хаяж 1-2 хоног доор хаяж нэг удаа уушраа төгссөн. Вау. Тэгээ банштай цай хийцтэй банштай цай маа бууз мууз бант юм аягүй сайн хийн. Бантан бүгдийн баг хийдэг. Цөөнг өөрөө нэг тийм дуртай биш цөвөнд манай хүн.
Тэгтээ яг намайг хийгээд өг ч юм уу инээ дээр их юм бол хийдэг. Гэрийн ажил дээр нэг наадхан дээр ч нэмэд нэмэлцгээд нөгөө манай их нэр өөр айгу гоё хоол байдаг. Тэ нэг том чинь тийм байхгүй. Би их нэртэйгээ танилцсан нэг цуг амьдарч эхэлснээс хойш баг сүүлийн 7 жил би баг стейк гадуур нэг хийдэггүй. Тэ энэ яг стейкийг ер нь гэртээ идэх айгу дуртай. Манай их нэр айгу гоё шаарддаг. Тэ тэгэхээр нүд тэрнээс жишээ аваад ингээ. Тэгээ намайг хоол хийх амар дурггүй. Тэр утгаар хүнсний дэлгүүрээс нэг хүнс агуулах авсайгаа дурггүй. Гэхдээ нөгөө талд нь одоо би аягаа угаадаг ч юм уу би гэрээ цэвэрлдэг шалаа угаадаг. Тэ одоо хүүхдтэй жишээ нь юу гэт битээрээ өөргөө хуурилцаа. Би нэг өглөө аягаар цэрж ажилдаа явдаг инээ тэр гэдэг. Тэгээ гол шүн манай хүн аль болох өөрөө хүүхдээ гарчдаг. Би өглөө аягаар иртээ босоод памперсын шилдэг ч юм уу. Би тэг нэг юу яасан л та. Нэг өөргөө хуурилсаж хамгийн шогийн гоё өөргөд нь дандаа манай их нэртэр очицсан. Хөхүүлэх ч юм уу. Унтчихад ингээ хажууд нь хөвтөд цуг унтах ч юм уу. Тэг нэг зураг мураг яах мах гэсэн чи нэг баасан солиох, 0 цуулгах. Тэгээд тиймэрхүү юмуд дандаа над дээр үлдсэн. Тэгтээ хайр бэхтэй. тэр айгу марцсан юм болсон. Тэгээ яг цөм юм бол яг юу хийнэ манай. Түрүү нэг ярьж соёлын ялгаан дээр нэр нэг юм ярьжсэн. Тэр гэхдээ яг нэг амар юун дээр биш. Нөгөө гадаад хүмүүн дээр биш. Манай ихнэр дээр байсан нэг юм болохоор одоо энэ Монголд ч юм уу гадаад ч гэсэн ижлэх манай найзууд донд байдаг хгүй гадаад найзууд донд нөгөө хүүхдтэй болохоор хүүхдтэй тодорхой хэмжээнийхэн нөгөө юм ойлгодог ярьдаг болсныхан дараа нь эхлээд нөгөө аауд нь харилцсан гэдэг нэг ганц нэг тийм яригддаг байхгүй. Мэрсэж бүгд биш шүү. Манай ч гэсэн бас тийм байд. Би ч гэсэн анхнаасаа тийм ойлголтойсэн. За нэг нь том болохоор нь л би яриад одоо юу гэдэг connection үсгчний ухааны юм бодолтой харин. Тэгээ ээж ч юм болохоор нөгөө хий хөвлөдөө тээж байгаа тухайн хугацаанд байгаа нөгөө хүн холбоо ч юм уу илдүүлэн байдаг. Яг гоо тэр жирэмсэн байх үед надад юу гэдэг бит хоёр нэг яасан болохоор би бүх үзлэгтэн цуг явж исэн, би төрхтөн цуг байсан, би хүүг нь өөрөө тасалсан ч юм уу те. Тэр experience ч нөгөө эцэг их хоёрын хоёулаа цуг үзэх хэвээр experience гэдэг санаа бит хоёрт байсан. Тэ. Яаж тэгэж надад айгуу сонирхолтой санагдаж л да. Одоо яаж тэр өөр улсын эмэгтэйг Монгол хоол руу ингээд дуртай болгочвоо. Яаж тэгдэг юм бэ? Хийдэг идүүлдэг болгочвоо. Би нэг амар тийм дуртай мөхтө болгосон юм байхгүй. Тэр яг хоо жирэмсэн багта манай хүн айгүйх махсан. Тэгээ тэрний өмнө ч ер нь бол яг хоол молон дээрх юм бол баг надаас ер нь илүү үдтэй шүү. Махцах юм яг. Тэр манай хүний өөрөө онцлог байсан баг. Тэгээд тэгэхээр би тэрнэр нэг юм яахгүй. Одоо юу гэдэг жирэмсэн багтаа 7 хоногт баг нэг удаа битэр заавал нөгөө солонгос ресторанд ч мах шарж идчихсэн гүхрээ мах амар үнэтэй юм фагнес байсан. Тэгээд 7 хоногт нэгээс 2 хоногтоо заавал хуушур хийжээд тэгээ ер нь яг тэр авибээс манай найзууд ер нь мэднэ бит хоёр бол хуушур айгу хийдэг. Үе хийдэг. Манай хүн бас айгу хост мост айгу хийдэг байсан найзуудтай яагаад Монголд ирчээд угаасаа юу штэ хоньны гидс мэд толгой молоо бүгд нь иддэг штэ айгуу сайн иддэг. Бараг надад илүү иддэг. Яг юм тий. Толгой ба штэ. Гэтэ би одоо нэг мэгэд чихэр бараг нэг хэсэг хийж чадахгүй гат. Яа хэцүү. Тэр тэ угаасаа тийм байсан гэж бодож байна уу? Эсвэл одоо юу гэдэг Монгол хүнтэй суусан болохоор тийм болсон гэж чи юу бодож байна уу? Үгүй манай хүн угаасаа жоохон фуд хэлтэй. Тэгээ ер нь жоохон янз янзын хоол янз янз юм турших дуртай. Тийм барыг намайг тэрэн рүүгээ барыг дагуулж ирсэн. Битүү нөгөө Нью-Йоркод байсан. Нью-Йоркын бол нэлээд их ресторануудаар хийдэг байсан. Янз янзын хоолнууд, янз янзын юмнууд үзчихсэн. Тэ. За. Манай нөгөө подкаст ерөөхдөө бол сексийн талаар нийлэлтэй ярилцдаг подкаст байгаа манай бат шиг мэдж байгаа тий. За. Одоо тэгээд госооч оруулах гэж байна. Нэг ийгүү адал ярьчлаа харина. За. За мэдж байгаа. За. Гадаад хэл дээр секс ямар байсан? Ийг мэдээдсэн ба за. Гадаад хэл дээр секс гэхээр яах юм?
Одоо тэгэл бас нэг харилцаа гэж одоо секс хийж байгаа ч хоорондоо огт юм яриаггүй мэдээж биш л байсан мэлгүй даах одоо хийж байгаа. Гэхдээ яг одоо тэр тухайн үед одоо юу ярьжсэн яг тэр юм төрлөө гэсэн санахгүй. Би ер нь өөрөө тийм амар тийм романтик момент хүн биш л тий. За. Тий. Хөндөөгүй Монгол ирэх хүн. Тэгээ дууж гаргадаггүйсэн гэсэн үг юм. Үгүй яг дуу муу гарна шүү дээ. Гэхдээ тэр чинь одоо юм чи ятгүй гэсэн үг. Нөгөө дуу аваач чинь тэгэл нөгөө баг юм шүү. Олон улсын хэл юм шүү. Дуу аваач өөрөө гэж явж байгаа чи. Гэж юм гаргадаг байсан юм шүү. Ой. Нана ч орсэна. Тэрэн дээр ч нэг амирт нөгөө Монгол дуу аваа нэг юм байдаг. Тэднийх тийм байдаг гэсэн тийм орчуулах тийм байхгүй л. Нөгөө subscription door ингээ бичихгүй л гэхдээ. Эний чи нөгөө хэлсэн шүү дээ. Eclipse 2-ын хэл ингээд амар сайн биш байсан гэж ярьсан шүү дээ. Тэнгүүд одоо зарим ингээд хэллэг ингээд юу гэдэг англиар ингээд хэлэхэд нөгөө эмэгтэй ч ойлгохгүй ч юм уу те эсвэл ингээ эмэгтэй ч чамд хэлсэн чинь чи ингээ юу хийсэд байгааг нь ойлгохгүй ч юм уу. Тиймэрхүү тохиолдол байсан. Тэр чинь тэгээ угаасаа нөгөө дөнгөж 20 идэх настай. Залуу хүмүүс байгаа юм чинь нэг тийм хэл усны юугүй тэгэл барыг царайгаа хараад ойлгочихж байгаа юм чи. Угаасаа нөгөө хоёулаа юунтэй амар хоорны хоёр нөхөр байгаа ш тэр чинь 20 идэх настай. Өөр хийх юм байхгүй хичээлдээ явна юу гаяа ажиллаа хийн. Тэгэл юу яагаад байхгүй ш. Нэг амар ядарч мадраатай юм байхгүй тэр чинь тэгэл арай гайгүй залуу хүн байсан байгаа шүү дээ. За түн сексэр огт хэлний бишээд толгойг баг. Сүүлд нь бол юу яасан? Сүүлийн 1-2 жилээс бол нөгөө ялангуяа сая одоо коронавигоос болоод бид тэр нөгөө long distance relationship юм руу орчих. Бид тэр хоёулаа айгуу дургу тэрэнд. Яг тэгэхээр юу юм шиг бид тэр нөгөө companion маяг цуг байж байгаа хажуудаа байх айгуу туртай юм шиг нэг бодлоо. Тэгээ ингээ хүсвүс үг ийм 10 сарын сүүлэн манайх нэр явцсан. Тэгээ тэрнээс хойш ингээ тустай байгаа даа. Тэгээд нөгөө яасан чи нэг үдсэн чи бас ганц нэг юм бичсэн явж ил. Тэгээ одоо уулзвал ямар байгаа юм яриагаа гэдэг ч юм уу те. Тэгээ 1-2 удаа нэг видео кол мол хийх ч юм уу те. Чи нөө эмэгтэй хүн бол адилхан байгаа байхгүй. Тэгээ хүмүүс болохоор ингээл юу гэдэг гадаад эмэгтэй гадаад эрэхтэй гэхээр л ингээл бүр хүү хаа гэж орондоо бүр амар байдаг юм шиг бодоод эсвэл ингээл зарим нь бүр юу гэдэг нэг юм амар өөрөөр төсөөлөд байдаг байхгүй. Тэнгүүд яг л тэд нар чинь бид нартай адилхан хүн. Бид нартай адилхан бас нөгөө бедофнес хэрэгцээ байдаг. Тийм болохоор яг л хүсэж байгаа байхгүй ямар ч юм ихтэй юм байсан гэсэн. Гэрийнх нь яаж исэн айгуу сонирн байна. Одоо яг гадаад их нэртэй боллоо те би ингээ гадаад бүсгүүдөө үргэж байгаа гэд хэлж байхад ах гэрийнх нь юу гэж авчихсан байна. Эхлээд бол би яг нэг миний хувийн амьдрал хэмжээнд нэг айхтар нэг хэлий нөгөө тухайн үед чинь яг амар тийм юм бодог гэсэн хэлчил угаасаа нөгөө монголчин хүүхдтэй болж байгаа нэтэрэг онгууд нөгөө баг гэрэл системстэй нэтэрэг тийм юу гэдэг штэ тэ хоёрыг хэлж байгаа юм гэж байгаа юм гэдэг үү. Тэгээ тэр нь амар тэр харилцаатай нэг гэж яах гээд надад амар хэцүү санагдаад тэгээд хэлээд яах ингээд явж ирсэн. Тэгээ гарцгүй мэдгэцээ. Хэдэн сартай болж байгаа ч үлээд байж ирсэн байхад. Тэгээд манай ээж өдөр бол яг нэг ярихтаа жоохон яасан шоконд орсон байдлаар бүр дургуут биш ерөнхийдөө жоохон шоконд орсон байдлаар намайг гадаад хүн амьдарч байгааг мэдчихсэн. Тухайдаа тэгээд жоохон шоконд үдчихэж тэгээ яасан. Тэгээд тэр чин уулзч амжаагүй байж байгаа баг хүүг 2 хагастай байхад манай ээж байгаа Америкт очиж яасан. Одоо бол айгүй хайртай охин гэж ярьдээ шин. Тэ. Өөр улсын хүн болохоор юм уу яг манай хүнийх юм уу тэрийг би хэлж мэдгүй. Манай хүн айгүй халамжтай. Тэр нь бол бүр амар илт мэддэг. Юу нэг бүр нөгөө зүгээр ярьдаг хүн байдаг шүү дээ. Би халамжлалаа нэтэрэ гэдэг. Тийм биш. Бүр яг үйлдэл хийдэг. Өөрийнхөө хайртай тийм дуртай яг ойр дотны гэсэн хүмүүст амар халамжтай. Манай ээж нөгөө Америкт очсон байж хат эмчилгээ хийлгээд яжсэн хоол молондоо жоо юм байсан. Тэгт ч одоо юу вэ? Энэ тэнд нь хоол хийгээд тавьчтай. Тэгээ манай ээж өөр амир ийждэг. Манай аав бодлоо талхан тийм гурилан бүтээтэнд амар туртай. Тэгээ өнгөт 7 ногт чинь 2 жижиг юугаар юм 7-нд баг 2 удаа талах барьж өгдөөс манай аавд. Гэртээ. Тэ талах барьж өгөн кокимоки янз янз юмнууд ингээд манай ээж хоёр бол идэж байгаа юм байна. Баян ингээд гэрт ингээд янзлж өгөөд.
Тэгээд нэг удаа 70 гаралтай хоол ичсэн чи идэхгүйсэн бохгүй тэр хоёр. За. Тэгсэн чи тэрнээс нь 70 гаралтай хоолнуудын нууц байдлаар өгсөн. Байдаг. Тэгээ яг ерөнхийдөө нөгөө 70 бүтээгдэхүүн ч гэсэн бас янз янзын витамин хүн хэрэгтэй юм байдаг гэж үздэг. Тэгээд тэднийг бас өгөх гээд юу мөг нь яддаг гэсэн. Тэгээ бас бууцаас амар ангилдаг манай ихнэр. Одоо энэ бууцнуудын ангиллаар манай ээж хамгийн ихэнд явдаг. Манай нэг бир ихч хоёрт нь явдаг. Тэгээ манай нэг нагаз ихч байдаг. Тэгээ ерөнхийдөө нөгөө бууцнуудын аль нь хамгийн амттайсэн нэтэр гэдэг нь гоё юусэн байна. Тэгээ одоо гадар мотор явж байгаа бууц мод идэнгүүт эсвэл нөгөө хоног дотроор хийсэн нөгөө хуушин мушуур идэнгүүт нөгөө гурил мөрл нэмгэн зул замууд зай нэтэр гэж ярьдаг. Тэгээ ер нь бол яг тийм байсан бол манай юунд нэг асуудал гарч байгаагүй. Манай хүний талынхын болохоор яг нэг юм онцлогийн юм, соёлын онцлогийн юм бол зүүмнүүд Азад бол ер нь бол нэг эцгийн их хэрэгтэй бас ариу жоохон том штэ тий. Япон солонгос ч юм уу хятад эдэр тий эрэгтэй хүн илүү байдаг. Тэгээд манай хүн бол ер нь надтай уулзаад танилцахаас өмнө бол баг хүнтэй суухгүй, гэрлэхгүй гэж ярьжсэн. Ээж нь ч гэсэн тэртлийн нэг яв дэмждэг байсан. Тэгээ нөгөө бит хоёрыг хүүхдтэй болсны дараа баг 6 сар манай хадам ээж манайд байгаад хүүхд харилцаж өгч байсан. Амар их тусалж байсан. Ер нь бол баг тэр хүн байгаагүй бит хоёрстой яаж яахсан. Яг нэг төрчөө сарын дараа хоёулаа мастершийн сургуульд орцсон. Тэгээ би ч нэг орчингуудаа ажиллаа хийдэг бас өглөө. Тэгээ өдөржингөө сургуультай манай хүн бас хичээлтэй. Тэгээ сарын дараа буцаарттай хоёулаа айгүй юутай. Цагаа амар тааруулах гэж яадаг. Гэтэ ээж нь байсан бол бид хоёр эхний 6 сар бол хамгийн хэцүү 6 сарыг тэгээд давсан байдаг. Тэгээ манай хатам ээж бол барыг намайг тэгдэж барыг өөрт нь барыг төрсөн хүүшин байдаг гэж ярьдаг. Тэгээ надад айгүй сайн. Надад одоо нэг сонирхож байгаа юм байна л да. Юу гэдэг нэг өмнөх дугаар дээр хийж хат эмэгтэйчүүдийн нэг жоохон нийгэм тим байдаг байхгүй гадаад эрэгтэй хүнтэй суугаарал ингээл мөнгөнд нь болд суусан ч юм уу эсвэл ингээд юу гэдэг нэг юм жоохон сөрөг талаар хардаг. Тэнгүүдээ эрэгтэй хүмүүс ингээд гадаад эмэгтэйс суучингод амар одоо юу гэдэг хоншоортой залуу тий ингээл амар лаг эмэгтэй хүнтэй юм гадаад эмэгтэйг бүр чадчих шин ингээ харин нэг тиймэрхүү арай шал ондоо юм төвшөнд үгтэй левелд ингээ авч үзээд байдаг байхгүй. Тэрэн дээр тийм найзуудаас ч юм уу эсвэл нийгмээс тийм хүлээж авсан хандлагуудаас одоо юу гэдэг ямар лаг азтай юм бэ? Чи ямар хоншоортой юм бэ гэжсэн үү? Эсвэл нэг яагаад миний найз Монгол хүнтэй суучихгүй дээ ч юм уу тиймэрхүү юм байсан уу? Яг нөө найзуудын хөрөөл дотор бол азар би нөгөө стажуу найзуудын хөрөөлт байд юм шиг байна. Манай найзууд дотроос бол надад нэг тийм хэлж бодчихсон ч гэсэн нөгөө тэнэг бодол чинь толгой дотор байхдаа л гоё үйдэ штэ. Тэгээ манай найзад хэлээгүй ч магадгүй би хэлж мэдэхгүй байна. Нийгмээс бол аль аль нь л ирчихсэн. Ийм тийм байх гэдэг нь ирчихсэн. Нөгөөний талд нь удуу үйдэ. Манайхан ч амар тийм hierarchy-тэй тэгээд Вьетнам хүн гэдэг бас нэг тийм жоохон очиж нэтэр гэсэн тийм ярьжсэн хүмүүс бас байдаг. Тэгээ яг гоо тэгээд нөгөө нэг юм болохоор тэгэл яг тэр хүн тэр хүмүүстэй би нэг амар тийм зузаан харилцаа юм байдгүй таньдаг биш зүгээр acquaintance танил нүрээгүй байсан болохоор нэг бараг дахиж нэг угаас уулзах момент нь ч баг болохоор надад нэг тийм яг би нэг тийм юм их тоогоод байдаг л та. Анханасаа ер нь яг гоо их нэртэйг удаан хугацаанд амьдрах юм байна, гэр бүл болох юм байна гэдэг шийдвэр гаргаж байхдаа иймэрхүү сөрөг талуудаас орж ирнэ шүү гэдэг бодлууд бол бит хоёр ярилцсан байсан. Айл ал талд нь одоо үед манай хүнийч гэсэн одоо Вьетнамд ингээ яахт нь гадаад хүнтэй суулзангууд бас нэг Ази орнууд ч юм уу цагаан ер нь бол цагаан хүмүүстэй Европ ч юм уу Америк тийм Caucasian тийм хүмүүстэй суулал тийм бараг нэг л тоглоомроо левел дахиад байгаа юм яагаад нэг тиймэрхүү амар тийм тэнэг бодолтой. Тэгээ яг тэгэж яадаг. Тэгээ Монгол гингууд нь бас нэг тиймэрхүү байдлаар яадаг. Тэгээ янз янзын юмнууд ярьдیں۔ Тэгээ манай хүн ер нь амар sarcastic хүн байдаг. Тоорыг нэг юу яахт нь гадаад хүмүүнтэй инээдрэ гэдэг нь ийм нэвтрүүлэгт орох ч байгааг хэлсэн чи манай очи тэнэг хүмүүс намайг бүр хайр гарыг мөнгө хэлчихгүй гээд. Яа танайчтай ярих юмсаа. Ийм сууг нээлж магадгүй юм шиг юм хэрвээ яриа. Тийм ээ.
Тэгээ ер нь хөвгчлөлтэй л дээ. Уус нэг хүмүүсийг тэгж хардаг шүү дээ юу гэдэг. Хэрвээ би жишээлбэл нэг германаас ч юм уу сохом бол бараг суулаатах юм шиг тэгээ нэг визтэй юу гэдэг эсвэл би нэг ингээл хэрвээ германы визтэй гэл Монголд очиж ярьдаг ч юм уу тэгвэл мэдгүй амар их тиймэрхүү юм ингээл нэг надад тохиолжсэн нэг юм герман руу яаж явах уу гэл нэг юм шууд ингэж тэгж асуудаг ч юм уу тий. Би нэг шууд виз яваад байгаа юм шиг хүн биш заяа ёс зүгээр тухан дээрээ виз гаргана. Яг хүмүүс яг тэгж хүмүүсээ одоо юу гэдэг би миний яг өөр дээр ажиглагдсан ч одоо юу гэдэг тий Америк хүнтэй суулаагингууд яг Америкийн виз гэж хардаг. Америк хүн гэдгээр нь биш зүгээр яг Америк руу виз авах гэж суусан ч юм уу. Тийм тэгж хараад гэдэг нь айгу санан мэдгүй надад бол тэгэл нэг юм. Яг гоо тийм юмнууд бол байдаг л хэл та. Гэхдээ хүн болгон адилгүй ш. Хүн болгоны нөгөө кейс өөр түүх өөр гэдэг шиг. Тэгээ бит хоёрч нөгөө ер нь бол яг гоо нийлээд нэнэтэр байж байгаа санхүүгөө өвчих айгу хүндрэлтэй асуудал зөндөө гарч ирсэн явцсан донд. Тэгээ одоо анх танилцаад ингэж яах чи би бүр орчгүй матрасчгүй ихнэртэйгээ танилцчих та. Нэг туристик байрны эднээс нэг авсан нөгөө хуунцаар нэг тийм нөгөө юм уу яадаг пүүлийн хажуу тавьдаг тийм сандалтай нэг доороос нь нөгөө бейсментээс нь олж ирсэн нэг шилний ширээмээрээ тийм нэг тийм л юм амьдэрдэг байсан. Тэгээ яаж яваад яцсан гэдэг тэгэхээр манай хүн тэгдэг ш. Залуучж галзуу тэнэгч үуч гэдэг л. Тэгснээр сайн нэг танаа нэг проект орох чагаа нэг 2-3 ярьсан гэсэн чил. Одоо тэгээ юу гэх гэсэн чи. Одоо хөгшөрсөн гэхдээ тэнэг хөвөрөл байгаа гэлчихгүй. Яа. Гоё битээд юм шиг байна. Чи нөгөө нэг манай подкаст орох хэсгээ шийдэхийн тулд нэг нэртэй 3 удаа зөвлөлдсөн гэдгсэн шүү дээ. Тэр үед яг бодож ирсэн одоо юу гэдэг юм. Үнэхээр их хүндлэл явж байна да энэ хүнд. Тэ нэг юм юу зарим нэг хүмүүс ингэж бодож иж магадгүй шүү дээ. За уусаа тэргүй монгол хэл ойлгохгүй юм чинь юугэж ирсэн байсан юм яа тий тэ. Угаасаа тэгэл миний амьдрал юм чинь гэсэн үнцгээс харах нэг юм байхыг үүсэхгүй. Гэтэл чиний хувьд яг эхнэрийнхээ талаар бидний амьдралын талаар ярих гэж байна гэсэн үнцгөр яг хандаад те эхнэртэйгээ зөвлөлтөөр гэр бүлтэйгээ ингээ шийдвэрээ гаргаж байгаад нь бол хоёр эрхийг газаалгаж байна. Like Facebook-ийн нөгөө нэг лайк ингээ томордсон шүү дээ. Яг тэгэж өгч байна. Нэрээ яг одоо юу гэдэг хосуудын харилцаанд ч гэсэн одоо заавал гадаад биш гэж ялахгүйгээр хүсэн болгоны хийн ч юм уу. Би юу ч хийсэн хамаагүй шүү гэд нөгөө өөрөө шийдвэр гаргацдаг. Тэгсэн мөртлөө цаана дахиад нэг хүн байгаа гэдгийг одоо харилцаа гэдэг чинь ганцхан хүн дээр тогтохгүй шүү дээ. Ер нь бол хоёр хүн дээр хоёр бад хүнээс дэвшүүлж харилцаа болно шүү дээ. Тэрийг ерөөсөө хүмүүс ойлгохгүй. Энэ залуу надад хайртай юм чинь би ер нь бараг юу ч хийсэн яадгийн гэд тиймэрхүү одоо нэг юм амиач гэсэн эго зам гаргаад одоо байдаг ч юм уу. Тэнгүүдээ яг чамд ажиглагдсан юм ингээд яг харилцаа гэдгийг ингэж хоёр хүн дээр тий бит хоёрын л хамт юм би энэ хүнээс ингэж асууж ээж би энэ хүнтэй саналаа солилцож ээж тэгэж одоо юу гэдэг хүндлэл үүснэ гэдэг юм уу. Тэр нь амар гой санагдсан. Одоо тэгээ нөгөө би одоо эхнэрийгээ сонсдог ярьж штэ. Тэнгуут нь чи худаа пялдагдаал эхнэртэй базуулсан ядаргаад байдаг. Найзууд ч нөө ер нь хүмүүс ер нь бол эрэгтэй хүмүүстэр нь бол тийм тохиол агиух байдаг. Ганцхан монголчлтгүй гадаад ч гэсэн эхнэрийг одоо ингээ хүндлээд ингээд ярих ч юм уу тийм би хоёрын л юм чи ингээд цуг шийдвэр гаргах тань дээр гингод ир юм байж яаж чадахгүй чи гэрийнх эзэн юм уу юу юм уу гинэ тийм тэрэ гэдэг тийм үү яагаад тэр нь жоохоо яг энэ нөгөө нийгмийн юу л хэл та явандаа солигдох үз Монгол цаг хэсэг хугацаанд их тэр нь байж байгаа явсан юм ба шүү дээ тий хоёр удаа шүү за тэгэхэд одоо нөгөө нэг та хоёрыг гадуур хамт ингээл явж яхад чинь хүмүүс одоо ерөөхдөө хэр анзаарч юу гэж одоо юу гэдэг нөгөө гадаад залуутай ихнэр юу гэр бүлийн харилцаа үүсгэсэн эмэгтэй ярьсан подкаст нэр болохоор нөгөө угаасаа хараас ойлгомжтой тийм нэг юм хоёр өөр зүсмийн одоо хүн явж байхаар зэрэг угаасаа хүмүүс аяг анзаардаг гэж хэлж байсан. Чиний хувьд болохоор зэрэг одоо хоёулаа Аз болохоор магадгүй хүмүүс нэг мэдрэхгүй байсан байж магадгүй тийм ер нь анзаардаггүй ш. Тэгээ нэг энэ хотлоо нэг гадаад хэлээр ярьсан хоёр дураагүй гэж бодсон шүү дээ. Бас тийч хардаг гэж магадгүй тийм. Тийм зүгээр нөгөө нэг Монголд ичж монголоор ярихгүй гэсэн байдлаар л боддтой шиг л. Ганц нэг юу хийчихсэн. Нөгөө гадаадаар яриад харна сонирхоод асуужсан байсан. Ер нь бол нэг тийм амар тийм тэрэн дээр магадгүй хэрэв би эмхтэй байгаад манай хүн эрэхтэй нэсэн бол Вьетнам битүүрээ тийм юм харж ирсэн. Битүүр ингээ явж байгаад ингээ яаж та тэнгууд би намайг гадаад хүнгийг мэдчихэн бол манай хүмүүст зарим тохиолдолд дууны өнгөөр ер нь мэдэгдэн штэ хүн те яаж ирчихэж байгаа. Тэгээ тэр бол надад амар таалагддгүйсэн.
Тэгээ хэрэв би тухайн үед бодчихсон хэрэв би Монгол эмэгтэй байгаа манай хүн гадаад Вьетнам хүн байсан бол хэрэв гадаад гэдэг юм чинь бол надтай бас л адилхан ингээл хүндэлтгүй хэцүүсэн багтаа гэдэг. Харьцааны дууны нөгөө төлөөллийн үг мөг нөхд өөрөө бол явцдаг. Дууны өнгө мөнгөн тий. Тэрүүгээр яг мэдэгдэж болдог. Сонирхолтой ер нь амар сонирхолтой л онцөг байна. Юу гэдэг бит хоёрын хувьд бол яг эмэгтэй гэдэг талаас нь өөртөө хардаг ч юм уу яг эмэгтэй эрэгтэй хүмүүстэй гадаад эрэгтэй хүмүүстэй уулзж ясан туршлагатай болохоос биш яг ингээд Монгол эрэгтэй хүн гадаад эмэгтэйтэй ингэж юм нарийн нандан холбоо харилцаа үүсгэсэн юм ер нь бол түүхийг бараг айгу цөөхөн сонссон юм байна. Тэгээ нөгөө Монгол эрэгтэйчүүд ч гэсэн Монгол нөгөө ярьдэн штэ подкастны доор хүртэл бичсэн байсан. Тэгээ 3 саяулт мэдэж юу хуцаа солиороод хоёр юу сурчлаад байгаа ингээд. Тэгээ тийм болохоор ч юм уу эрэгтэй хүмүүс маань ингээд амар бас цөөхөн ер нь ярьдаг байх энэ тухай эсвэл ингээд би Монгол иргэнж агвал нийгмээс ийм хандлага ирчиж магадгүй яшиг дэлгээд яах юм гэдэг ч юм уу. Тэгээд ер нь бол надад амар тийм өөр өнцөг нээсэн бүр улам илүү баттгаж өгсөн тий. Яг хүн л бол хүн тэр эмэгтэй тэр чиний хамтран амьдрагч эсвэл нөхөрчин эхнэрчин гадаад байх нь ерөөсөө хинт чамаагүй. Хайр гэдэг зүйл байгаа бол тэгэл бүх зүйл оршин гэдэг юм уу юу гэдэг. Тийм ээ санагдлаа. Хүн одоо ингээд яг нэг юм өөр тохиолдсон зүйлээ илүү их анзаардаг гэдэг чинь одоо жишээлбэл чи ингээд гадаад эмэгтэйтэй гэр бүл боллоо гэхэд өөр бусад одоо Монгол залуучууд гадаад ихтэй болсон хүмүүстэй илүү их ойртод найзалдаг байж магадгүй юм тий. Тийм хүмүүс ер нь хэрэг байд юм бэ одоо Монгол эмэгтэй хүн гадаад залуутай л гэр бүл боллоо гэдэг нь түгээмэл болохоос биш Монгол залуу гадаад хүнтэй суучлаа гэдэг нэг олон биш бах тий. Олон биш багын бол хэлж мэдэхгүй. Тэгтээ нөгөө талд нь одоо юу гэдэг би гадаад ирэмтэй суудсан гэл нэг амар тийм ижлээ хийж байгаа мөр зэр шиг. Тэгээд чи гадаад хүнтэй суусан яваад байдаг л та. Групп байдаг үгүй би мэдэхгүй байна. Яг мэрсээр яг нэг найзын хүрээлт дотор хэд хэдэн мэднэ зүгээр. Нэг амар тийм яаж хийж байгаа биш. Ер нь бол нэг мэдсэн чинь бүгд 2-3 ингээд гадаад хүнтэй суудсан байсан. Нэг би амар яадгүй. Тэд нар ч яадгүй. Тэгээ нэг тийм гэр бүлийн харилцаа юм уу талаар ярьж байгаа. Тэгэхдээ нөгөө буцаад нөгөө Америкт байж байгаа нөгөө юу гэдгс. Манай нэг хөрш Орос хүүхэн энтхийг залуу найзууд байдаг байсан. Одоо бид хоёр ч бас нөгөө Вьетнам, Монгол тэгээд гадаад нэг 3 дахь улсад амьдардаг. Тэгээ айл нөгөө хоёулаа нэг хоёр дахь англи хэлээр ярьдаг, унгай хэлээр ярьдаггүй. Тэгээ айл ал нохоотой. Тэгээд манай хүүгээс чинь нэг насны хойно хүүтэй болоо тэд. Тэгээ айгүй нөгөө гэр бүлийн найзууд маягаар. Тэгээ юм ярингууд нөгөө сууг нь айгүй таарч өгдөг. За. Проблемууд нь ч юм уу илтвэлээ энэ жижиг саж нөгөө проблем юмнууд ингээ яадаг би нөгөө илүү ойлгодог ч юм уу те. Яг Нью-Йоркод болохоор яадаг. Нью-Йорк ч ер нь бол тэгж байгаа амар тийм жижигрүүлсэн дэлхий болохоор янз янзын хүмүүс ингээд нийлээ суучтай юм шиг байна. Тэгээ тэнд байж байгаа нэг тийм мэрсэр тийм холимог гэр бүлүүдтэй бүр нөгөө ер нь дотоод асуудлаа бусдаа шеэрлэн гэдэг чинь нөгөө амар тийм юу юм санагд. Чухал асуудал. Тэгээ тэрийг шеэрлээд ингээд нээлттэй ярьж байгаа бол тэр хүнийг нөгөө бас тодорхой хэмжээний найзын хүрээгээд авсан тийм асуудлаа ярьдаг хэмжээний дотн байж ярих ярьд юм шиг. Чиний хувьд харамсаж ирсэн үү? Би надад ч асуучсан шүү. Харамсаж байгаагүй. Огт. Би надад нэг харамсаж байсан гэдэг ихнэртэй ч үсээ хэлжсэн нэг юм байд нэг өмнө нэг уулздаг байсан. Ер нь нэг friends with benefit маягаар. Монголд байхдаа. Тэгээ нэг тийм хүн байдаг байсан. Бүх юм айгу ер нь л яг секс айгу тохирдог. Бид хоёр тийм хүн байдаг байсан. Тэгээ хэрвээ бид хоёрыг ярилцсан байсан бол тухайн үед нөгөө би ч нэг 10 сортой тэгэл нөгөөдөнд нэг юм утаа өөр нэг юм ядгүй тэгэл уулзаал сексэвэл хичээл тэгэл яадаг. Уйдгаараа яадаг. Тэрийг бодохоор ерөөсөөр баг өөр юм байдаг байхгүй. Тэгэхээр яг тэр хүнтэй магадгүй харилцаанд орж үзэх байсан болов уу гэж ганц л тийм хариулт. Яг нэг хувь хүний харилцааны юм. Нөгөө хүндээс болохоор би аль бол харамсахгүй тул нөгөө хийгээд үзсэн дэр гэж боддог. Тэгэхээр би их нэртэйгээ яасан юм дээр нэг өдөр ч харамсч үздэг. Вау. Ямар гоё үг ээ. Нэг өдөр ч харамсч үзсэн гэж. Тэгээ нэг секунд харамссан бохоо гэсэн. Гэхдээ яа гэм
эргээд нөгөө юу гэдэг вэ? Нөгөө хоёр ихэлж суужсэн нөгөө хэрүүл мөрөлтээр. Би эхнэрийг яа одоо ингээд уурлал ингээд яаж таа хүн л юм чинь бухимдаад нөгөө жирэмсэн ингээд төрж мөрцсөн дараа гэл жирэмсэн багт нортол би аягүй том асуудалд орж байсан. Тэгээд энэ дээр ингээ яа бүтээр ингээ маргалдаж энэ дээр болгоод би уурж байгаад ингээ эргэж хараад эхнэрийн царайг хараад ч юм уу нөгөө хүүхдтэр ч яг ижилхэн гарч ирдэг. Тэгэл хүүхдээ ингээ харангууд нөгөө уур муур ингээ алгуул яваад өгдөг. Харамсдаг уу гэдэг дээр миний яг асуучсан айгүй олон эмэгтэйчүүд гэж ярьдаг байхгүй юу? Миний дуу эцэст ингээд явж Монгол хүнтэйгээл суусан дээрээ гэж айгүй их тэгж хэлдэг байхгүй юу? Гадаад хүнтэй суусан хүмүүс. Гадаад хүнтэй суусан хүмүүсийн ихийг өнгөдөг одоо юу гэдэг комментарууд нь дандаа тийм байдаг байхгүй юу? Тэгээд би яг тэрэн дээрээс асуух чийсэн болохоор хизээ нэг цаг ер нь нэг тийм бодол ер нь орж ирж ирсэн үү ч юм уу эсвэл мэдгүй юу гэдэг яг зурус 1 2 бодол угаасаа нэг хүн амтыг яг тэгж асуудаг хэлдэг юм байдаг. Тэгээ орж яг хэлэхэр цаас нэг зурус орж ирж шин. Зурусны тийм бодол нэрээ гэдэг. Тийм бодол бол орж ирнэ. Угаасаа туйлын зөв үнэн гэж юм байхгүй. Тэгэхээр бас нөгөө өөрийнхөө шийдвэрийг хаяа тийм question маягаар асуух тийм тохиолдол гарч ирсэн. Яг наад юм өндөр чинь бол би жоох эсрэг байр суурьтай байдаг. Ингээд хүн бол өөрийнхөө нэг ихний хэлж нь мэдээж хайрлалт дурлсан байх хэрэгтэй те. Хоёрт нь тэр хүнтэйгээ нэг амьдраад урт хугацаанд ингээ байхад би хүнтэй ойлголцож чадах нь энэ хүн миний нөгөө вижныг харж чадж байна. Миний мөрөөдөл хувийн мөрөөдлийг харж чадж байна. Энийг бас дэмжихэд яаж байна. Би тэр хүний мөрөөдлийг яаж чадж байна. Хамгийн муухай хамгийн хэцүү үед нь энэ хүнтэй би байж чадах нь үгүй юу те. Тэрийг нь яхах хэрэгтэй. Тэгээд нөгөө секси харилт энэ гурав чи ятсан байх юм бол дараагийн асуудлуудаа ингээд яах явчих. Тэгэхээр энэ дөрөв тэр нэг миний хэлээд одоо миний хувьд бол дөрөв харилцаа хосолж явах хэрэгтэй л юм шиг байна. Тэгээ аль нэгэн байхгүй болчоор ингэдэг. Тэгээд заавал тэр нөгөө үндэстэн ч юм арьс өнгөний үзэл юм хүн чинь дараагийн асуудал утгаахгүй. Ер нь үр эцсийн ер нь баг нэг тийм нөгөө equation-д ороод ах тийм асуудал биш л санагддаг надад бол. Ер хүний үнцэг нэг юм. Чиний бодож исэн одоо хэр нийлж ин заяа. Би угаасаа нөгөө нэг яг тийм одоо гэдэг ийм хүнийг ер нь ялгах дургүй юм байхгүй юу? Нэг юм нейтрал хүн гэж байдаг шүү дээ. Окей, энэ хүн гадаад хүнтэй суун уу, байна уу? Надад ерөөсөө хамаагүй. Энэ хүнийг би хүн гэдгээр юм эсвэл нэг ерөөсөө нэг тийм юм сонирхдаггүй ч юм уу нэг хүн байдаг та нэг юм мангарч юм шиг одоо юу гэдэг. Окей, хүн л бол хүн тэгэл тэр хүний одоо харж гэнэ үү, юу ч гэнэ үү, шарч гэнэ үү, хартаагаас нь шартаагаас нь надад ерөөсөө хамаагүй ажиргалтай л байвал болоо, өөрөө юу хийж байвал болоо гэдэг шиг. Тэгээд ер нь бол зүгээр амар сонирхолтой л байд юм байна. Гэтэ яг батшгийн яг өнцөг бол айгу таалагдлаа. Тэг ингээд хүнлэх стан байна, ингэх стан байна гэд яг нөгөө хосуудын зүгээр хосуудын харилцаанд одоо зүгээр гэж хэлэхээр ахаад нэг юм хаалтанд хийчихгээл байна л да. Одоо Монгол хосуудын ч юм уу ямар ч хамаагүй хосуудын л харилцаанд байдаг юм л яг мэдэж авлаа. Тэрнээс биш нэг юм амар ялгаагтаал одоо юу гэдэг гадаад эмгтээтэй суусан гэхээрээ л одоо нэг амар өөр байдаг ч юм уу. Ерөөсөө тийм биш. Яг л нэг юм харилцааны тухай подкаст болоод дуустлаа гэж ер нь бол би тэгж тэгүнжи. Би бас тэр тэгүнжи. Яг нэг гадаад хүн өөр юм бол миний хувьд бол хоолн дээр л нэг их нэртэйгээ танилцахаас өмнө их нэртэйгээ танилцсанаас хоолны юмнууд хүн би илүү нэг adventurous болсон юм шиг байна. Өмнө би зөвхөн одоо яа вэ те нэг их нэртэй танилцсан би 2 3 жил дараалал нөгөө цагаа санхүүгийн юмнууднаас бодотоо оруулаад гэсэн юм. Аа. 2 3 жилдээс илүү итсэн ч байна. Тэгээд тэрнээс одоо ингээд их нэртэйгээ идэж үзсэн бол юм баг нийт одоо миний идэж үзсэн ч юм уу хоолны experience энэ төрийг үзэх юм бол тэрний баг 90-95% нь их нэртэйгээ нийснээс хойш хот. Бас. Тэгэхээр яг би Монгол хүнтэй уулзсан байсан бол магадгүй л нөгөөдг нэг тийм foodie биш байсан бол зүгээр нэг цөөн идэг үйсэн байсан бол. Тэ. Бодотоо угааж гэж байх та гэж юу. За яшка. Тийч жалахгүй яа. Яг энэ чинь зөвхөн хоолн дарлахгүй. Nice. Тэнгүүд би шууд эмгтээч гэдэг өмөрөх гэдэг юм. Та нөгөө нэг амир феминист тавдлаа даа гэж. Яа. За нэг сайхан дугаарыг бид гурав энд яг одоо жагаах гэж байна. Тэгээд эмгтээ зочны маань айгүй их тийм муулсан ирчүүд маань бас энэ дугаарыг энэ хүртэл сонсож
амтсан хэсэгт би бас эгэлдэж байна. Нөгөө нэг босоо хөх Монгол гэдэг үзлнээс гараа явагдсан байх, хөргөцсөн байх үү те. Тэгээд ер нь бол яг тэ хүн үнээл одоо хайрлаад хүн хоорондоо болж яхад чинь бид нар нэг хажуу талаас нь ол юм яриад ах шаардлага байхгүй шүү дээ гэсэн өнцгөөс энэхүү дугаарыг бэлтгэж зорьсон юм байгаа. Тэрнээс биш та нарыг Монгол хүнтэй суух нэг юм өөр гэдэг, гадаад хүнийг өөр гэдэг, одоо тэрэн сайхан энэ нь муухай энэ гэсэн ерөөсөө тийм үнцгийг бол та нарт төрөөс хүрэх гэж зориогүй байгаа юм шүү. Тэгээд нэг дэлхий нэг юулээ гэр бүл хайр тэгээд дуусгая тийм мөрөдөө. Өнөөдрийн одоо гэдэг энэ цаг бүтэн цаг ярьсан ярианаас Батшгийн ярьсан тэр нөгөө дөрвөн зарчим нь аягүй их таалагдлаа. Тэгээд тэрийг ер нь боломж болвол ахиж нэг та гүйлгэж буцаа сонсоод яг юу ярьсныг нь эсвэл ямар юугаар ахиж нэг юм бодоод үзээрэй тий ямар дөрвөн зарчим байна. Ер нь би алийг өөртөө хэрэгжүүлдэг юм байна гэдгийг нэг бодоод үзвэл миний хувьд бол айгүй ахиж нэг харилцаагаа өөрөөр харах нэг төвшөнд очих юм шиг санагдлаа. Тэгээд Батшиг тас амирх баярлаа гэж хэлмээр байна. Бас өөрөө амир 50 хүн байна тий. Харин тий. Нөгөө гүндүүгөө Монгол гэдэг хүн ч одоо энэ юм болов мэдгүй шүү дээ яг ямар гэдгийг нэ. Нэг цагт хүн ямар ч гоё гэж хэллээ шүү дээ. Тийм ээ тий. Бас тий шүү тий. Танай ихтэй яваад бас өөр мэрж магадгүй яа. За тэгээд баярлалаа гэж хэлээ. Бид хоёрын урилгыг хүлээж аваа тий. Зөвшөөрсөнд дахин баярлалаа гэж хэлмээр байна Батшиг. Яа баярлалаа. Сандарч байлаа. За одоо яг үгээр хүлээлгийн өрөөгөө дуусгая. Тэгээд хүлээлгийн өрөөнөөс заяа. Аруна Батшиг 3 5 хүндээ мэдчилж байна. Мэдчилж дууссан баярлалаа гэж хэлж дууслаа. За бака манайха. За баяртай. За баяртай.